Сайн байцгаана уу? Сөүл отоос ярьж байна. Таны бие эрүүл, сэтгэл өдрөг, ажил үйлс тавтаа сайхан байна уу? Мөн сайхан хатуу. Сөүл отод борооны үйлдэл хожимдсан учраас 7 дугаар сар харьцангуй их бороотой ах төлөвтэй байна. Яг одоо гадаа бороо шивэрч байна. Хэсэг шивэрснэ. Зогсож байна. Буцаа шивэрч байна. Нэг ийм сонин сайхан мэдрэмжтэй орой болж байна. Ягаад ч юм намайг сонсдог, энэ подкастыг хүлээдэг хэдэн 10 хүн байдаг болов уу гэж би боддгийн. Яг удаан хугацааны дараа дуу хоолойгоор уулзаж байгаа болохоор нэгдүгээрт их тогтолж байна. Бараг сандраадах шиг байна. Хоёрдугаар та их гимшиж байна. Сонсогчд хүлээгээд байдаг. Сэтгэлийн холбоотой хүмүүс маань хичээлээ хиймээр байдаг. Тайтгармаар тайвширмаар байдаг. Жаахан одоо жилээж байгаад сүлцэл өчөө. Тэгтээ өнөөдөр ийм сериус юм бол ярихгүй. Стохой сэдвэр ярих шүү заа юу. Дандаа л гадны орны судлаачдын хийсэн судалгааг яриад ах нөрөөсгөл юм. Монголчууд бид нэр сэтгэл судлалын салбарт томоохон судалгаанууд бас хийгээл явж байгаа шүү дээ. Тэгээ өөрийн бас нэг хийсэн судалгаанаас зарим нэгийг зөвхөн тоо баримтын бичиг цаас харахгүй ч гэсэн санаж байгаагаараа хилээд дуртай тавья. Зарим тоо баримтаа санахгүй гэж магадгүй. Хамт олонтойгоо шавнартайгаа хийсэн 900 хүмүүс төр хийсэн судалгаа юм байна. Ер нь подкастыг шинжлэх ухааны нэршлэр нэрлээд нэрийн нөгөөд явахаар хүмүүс их үздэг юм уу? Сонсдоггүй. Сонсогч үзэгчдийн тоо эрс буурдаг. Харин одоо нийгэмд шуугж байгаа сэдв нэлээд популист нэр өгвөл эрс өсдөг одоо ийм хандлага байдаг. Тэгээ энэ судалгааг та бүхэн маш анхаарад өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээсэй гэж чин сэтгэлээс өсөж байгаа учраас нэлээд айхтар нэр өгч магадгүй шүү. Яаж мөнгөтэй, аж аргалтай, сайхан амьдрах вэ гэдэг нэр өгсөн байвал битгий хайхаараад ямар ч подкастын төгсгөлд нэр өгье. Иймэрхүү нэр өгвөл хүмүүс жоох их сонсдог учраас юу ч гэж нэрлэлсэн байж магадгүй шүү. Тэгээ хүлээн аваарай. Ингээд өнөөдөр их подкастад орцгоё. Анхаарлаа хандуулаад шимтэн сонсоорой. Бидний хийсэн судалгаа уг нь амьдралын чанар, хүний амьдралын чанарт эд материалын чанар, орон байрны чанар нөлөөлдөг үү? Эд материалын чанар дээшлэх тусам амьдралын чанар дээшилдэг үү гэсэн ийм судалгаа юм байна. Амьдрал практик дээр хүмүүстэй ажиллаж байхад их сонин зүйл ажигласан байхгүй юу? Тэгээд ямар сони юм бэ? Өөр судалгаа хийж үзье гэж бодоод. Судалгаа хийсэн чинь үнэхээр гайхалтай үр дүн гарсан. За тэгээд энийг та бүхэндээ ярьж танилцуулъя. 25-аас нэг 39 насны залуучуудын анхны зорилго гэж нэг юм байдаг. Ажил тай боллоо, их сургуулаа төгслөө, хостой боллоо, гэр бүлээ төлөвлөх шаардлага гарлаа. Эндээ сургаад амьдралын анхны зорилгоод үүсдэг. Өөрийн гэсэн гэр оронтой болох, тээврийн хэрэгсэлтэй болох, за ажил карьертай болох, мөн гэр бүлээ төлөвлөх гэдэг. Тэгээд залуучуудын бидний судалгаанд орсон залуучуудын 75% нь анхны зорилгоо 1-2 байр, дунд жинтэй тээврийн хэрэгсэл, тэгээ 1-2 хүүхэд гэсэн. Тэгээ иймэрхүү байдлаар төлөвлөж ийм зорилго тавьж байна. За үлдсэн 100% нь 3-4 байр,
амны орон сууц, том аврын тээврийн хэрэгсэл, тэгээ өнөр өтгөн 3-аас дээш одоо хүүхэд гэсэн ийм анхны зорилгоодыг тавиад амьдрал төл тавьж гин гэсэн үг л дээ. Алийн буруутах, алийн зөвдөх аргагүй л дээ. Тухайн хүн одоо өөрийнхөө санхүүгийн боломж, ажлын нөхцөл байдал, өөртөө итгэл, за ирээдүйд итгэж гэдэг юм уу. За мөн ах дүүс, аав ээжийн одоо тус тийм гэл янз бүрийн хүчин зүйлээс болоод ийм анхны зорилгоодыг тавьдаг. Анхны зорилгын дараа яагаад анхны зорилго гэж байгаа гэхээр дараачийн зорилго гэж бас байгаа. Эдгээр саяын дурдсан зорилгуудад хүрсний дараа түүнийгээ сайжруулах, томруулах, ахиулах ийм дараагийн зорилгод гарч ирдэг. За сонсороо. Гэтэл анхны зорилгоо биелүүлээд тухайн зүйлтэй болсны дараа тухайн зүйлтэйгээ амьдрах, түүнийг эдлэх, хэрэглэх, цуг байх дундаж хугацаа 11 жил байсан. Би 2 өрөө байр авлаа, 1 пүрүүс машин авлаа гэж бодъё л д. Түүнтэйгээ цуг байх дундаж хугацаа 11 жил. 11 жилийн дараа дараачийн зорилго биелж эхлэнэ. За гэхдээ дараачийн зорилгодоо жишээл 2 өрөө байрыг 3 өрөө болгох, пүрүүс машинаа өөр машин болгох. Энэ дараачийн зорилго биелэхдээ дунджаар 4.5 жил хэрэгтэй болсон. За хэдүүлээ тав бодож үзье. Би 2 өрөө байртай, дундаж машинтай, 2 хүүхэдтэй гэдэг анхны зорилго тавиад гэр бүлийн амьдрал эхэллээ. Эдгээр зүйлдээ би 11 жил дунджаар байсны дараа 3 өрөө байртай болъё гэвэл тэгээ арай өөр машинтай болъё гэвэл дахиад 4 жил шаардлагатай бөгөөд хэрвээ та өнөөдөр 25 настай бол 40 наснда 3 өрөө байр тэгээд яг нь дунджаас нэг дээгүр байртай машинтай болох нэ. Судалгаа хийж гарч. Нөгөө талыг ажиглая. Нөгөө хэд байгаа штэ тий. Нөгөө 4 өрөө байртай болмоор байна гэл. 4 хүүхэдтэй болмоор байна гэсэн хүмүүс байгаа шүү дээ. Энэ залуучууд мөн дунджаар 11 жил 4 өрөө байранд амьдрна. Нөгөө арай жоохон том аврын тээврийн хэрэгсэлтэйгээ бас дунджаар 11 жил бас байна. Дундан солих, зарах гэдэг ийм процесс болж байгаа ч гэсэн үнийн хувьд бол ижилхэн байдаг гэсэн үг. Ойролцоод. За харин энэ залуучууд дараачийн зорилго буюу амны орон сууц руу орох, илүү одоо сайн чанарын машинтай болох дараачийн зорилгодоо дунджаар 2.5 жилийн дотор хүрдэг. За дахиад аваад. Хэрвээ би анхны зорилго 4 өрөө байр 3 хүүхэд. За аюу нарийн ширийн яриад амьдралээ. Яг л судалгаа хэмжээнд та бүхэн сонирхолтой шүү дээ, мэдээд авчвал. Тэгээд нөгөө том байр, нөгөө олон хүүхэдтэй дараагийн зорилгодоор хүрж штэ. Тэгэхээр 13 жилийн дараа илүү том амны орон сууцтай, илүү том машинтай, илүү одоо тансаг хэрэглээтэй болж чаддаг. Яагаад вэ? Залуучуудад хэлэх нь үүнтэй холбоотой бид нэр цаашлаад гэрийн тавилга, халбах сэрээ, оргонжлын давуу, буудан гэд нэр бүхий одоо гэр ахуйн тавилга дээр хүртлийн судалгаа үргэлжилсэн байгаа юм л да. Анхнаасаа дундаж эсвэл дунджаас доош үнэтэй тавилга, хэрэгсэл гэр ахуйн бараа авсан хүмүүс тухайн гэр ахуйн одоо бараатайгаа дунджаар 9 жил амьдардаг. Тавилгатай. За дунджаас дээгүүр үнэтэй тавилга хэрэгсэл арай жоохон тансаг гэж ярих юм уу та тий чанартай. Ийм зүйлсүүд гэр орноо төгжүүлсэн залуучууд дунджаар эдгээр зүйлтэйгээ 8 жил амьдраад дахин дээшлүүлдэг. За яагаад вэ гэдэг асуулт гарч ирнэ.
энд хүний сэтгэлгээний одоо ялгаанууд гарч ирж байгаа. Анхныхаа зорилгыг доогуур тавих, өөртөө итгэлгүй тавих. За тэгээд түүндээ одоо тохирсон үйлдэлүүдийг хийх, өөрийгөө сэтгэлгээг хумих ийм байдлаар яваад байвал амьдралд бол төдийлөн одоо ахиц гардаггүй бөгөөд ахиц гарахтаа их удаан гардаг. Азтай үйл явдал тохиолдохгүй бол. За харин анхнаасаа өөртөө итгэх, сэтгэлгээгээ тэлэх, би чадна гэж бодох, бүтээн гэж итгэх шал өөр зүйлийг хүнд өгдөг. Яагаад гэхээр амьдралын итгэх их сайн болдог. Анхнаасаа сайхан зүйлсүүдээр одоо өөрийгөө дүүргэх, өөрийгөө хүрээлүүлж байгаа хүмүүсийн аж аргалын мэдрэмж их өндөр байдаг. Амьдралд гутардаггүй, шаналдаггүй, илүү хитвэхтэй болдог. Ур чадвар суралцдаг, ашиг орлогоо нэмэх гинт бол толгоо хашлах сурдаг гэсэн үг. Нөгөө тал болохоор хурцлагдаж өгдөггүй, итгэхгүй байдаг. Яг байгаа нөхцөл байдлаа тохируулж амьдрах гэж оролддог гэсэн үг. Тэмүүлэл их буурдаг. Гэтэл дахиад нэг сонирхолтой судалгааны хариу гарсан. Анхны зорилгыг томоор тавиад түүнийг бүтээгээд түүнтэйгээ амьдарч байгаа залуучууд аригтах, шоудах, дэмий зүйл цаг зарцуулах. Энэ цаг хугацаа хайрцангуй бага байсан. Харин нөгөө тал эдгээр дэмий зүйлд зарцуулдаг цаг хугацаа хайрцангуй их байсан. Тэгэхээр юуг би хэлэх гээд байгаа гэхээр нийгэмд итгэхгүй байгаа, амьдралын чанар муу байгаа, шоуд мар байгаа, ер нь жоохон тоглоом тоглоод байгаа, компьютероос салахгүй байгаа ч гэдэг юм уу. Амьдрал жоохон өөдлөхгүй байгаа, залхуу байгаа залуучууд анхны зорилгоо илүү том тавих хэрэгтэй. Найзуудаа, залуучуудаа түүнэрээ битгий агаарай. Илүү том зүйлсүүд амьдраарай. Илүү том, илүү чанартай амьдрал руу тэмүүлээрэй. Цаашлаад түрээсийн байрч гэсэн үг хамаатай байсан. Бүгд найрамд Солонгос улсад одоо ялангуяа Сөүл хотод амьдарч байгаа дунд залуучуудын энэ судалгааас явагдсан юм л та. Жижиг байранд сарын түрээсээ хэмнээд амьдрах. За илүү том байранд түрээсийн даамалтай ч гэсэн амьдарч байгаа залуучуудын хэн нь илүү амьдралын чанар дээшилсэн бэ гэдэг дээр судалгааны хариу гарсан. Уг нь зүгээр логикоор ч юм уу бодоод үзэхээр мөнгө хэмнэж байгаа хүн илүү их одоо амьдралын чанар дээшлэмээр юм санагдаж байгааз. Гэтэл мөнгө хэмжин гэдэг нэрээр бид нэр сэтгэлгээг хумж байдаг. Ийм судалгааны хариу гарч чаддаг. Цаашаа дэлгэрүүлээд яриулаа их олон зүйлсийн тухай бид нэр ярьж байна. Та сайхан гэр бүлтэй, өнөр өтгөн, нийгэмд нэр хүндтэй, өөртөө итгэлтэй, халуун дулаан уур амьсгалтай, сайн сайхан амьдралыг хүсэж ивэл тэмүүлэх хэрэгтэй. Хүсэж байгаараа тэмүүл. Зүгээр санхүү ч юм уу, цалин ч юм уу ямар нэгэн дарамттайгаас болоод хүслээ хумаад тэрүү хүнзэг тэр битгий төвлөрөөд илүү одоо хүсэх хэрэгтэй, хүслээсээ битгий амьдрах хэрэгтэй, жаргах хэрэгтэй, тэмцэх хэрэгтэй. Энийг бол цээжний бангаар ч юм уу, хүний сэтгэлийг хөөрөхгүй ч юм уу, эсвэл одоо тарих толгоонд одоо ямар нэгэн файл суулгах гэдэг зүйл биш. Залуучуудаа энэ судалгаа ингэж л гарч байна. Өнгөтэй өдтөө гэрэлтэй гээгээтэй та бүхэн амьдарч чадна, амьдарсарч ирсэн. Дахиад итгээд энэ хэвсгэлээ зорилгоо том болгоод нэг үзээрэй. Юу нь муу ах вэ те? Зүгээр штэ. Ийм сайхан өргөн удам нутагтөрсөн, ийм сайхан өргөн цар хүрээр сэтгэдэг, ийм сайхан монгол хүмүүс байна да гэдэл. Аж аргалтай амьдарцгаая. Би сэтгэлээ ойлгодог бай.
аливаа шинжлэх ухааны судалгаанд бас итгэдэг бай. Өөртөө итгэдэг бай. Хүч чадал сууцгаая. Амьдралаа сайжруулцгаая гэж хэлээд энэ подкастыг жаргая. Таны амьдралд гарцаа авахгүй сайхан зүйл ирж байгаа. Инээмсэглээд энэ зүйлийг тосч аваарай. Хайр илгээе. Хамт байдагт маш их баярлалаа. Ямар сэдвээр сэтгэл судлалтай холбоотой подкаст сонсомоор байна. Надад хэлээрэй, чатчээрэй, комментчээрэй. Ямар сэдвээр би подкаст хийж чадсан шүү. Энэнд бол итгэлтэй байна. За ингээд сайхан болчлоо, сэтгэлээ онголголоо. Сэтгэл судлал гэдэг гайхамшигтай юм. Та гэдэг үзэсгэлэнтэй юм. Сонсогч та бүхэн байдаг учраас би ч их урамтай юм. Гоё байна. Удахгүй уулзахын хэрүүл. Талби амьдралд нь гэр бүлд нь байгаа бүхэнд нь сайн сайхан бүхэн хуран цуглаж явалтгай гэл халаа та бүхэндээ баяртай.